За би зарчмын хувьд энэ төрийн бүтэц данхааж байгаа энэ асуудал дээр тодорхой шийдэл гаргах нөхцөл байдал үүссэн гэдэгтээ санал нийлж байгаа. Гэхдээ энэ арга зүйгээ болон ямар тооцоо судалгаанд үндэслэж байгаа бүх зүйлүүд их ойлгомжтой болохгүй бол наад мессеж чи олон нийтэд их буруу очиад байна. Яг анхан шатан дээр ажил хийж байгаа хүмүүс биш, тэр данхахаар бүтцүүд, чигүүргийн давхардлууд, за эргээд инквайр гишүүний хэлж байгаа оронтой хэмнэгдээд байгаа газар дахиад оронтой нэмж өгöd байгаа ч гэдэм үү. Сая жишээг аваад ярил л да. Шүүхийн ерхий зөвлөлд 159 оронтойгоор батлуулчаад 109 л ажиллаж байгаа. 50 хүний цалин хэмнээд энийг яадгийг бол мэдчихэж байгаа шүү дээ бид. Үндсэндээ тэнд ажиллаж байгаа хүмүүсүүд нь жилийн сүүлчээр урамшуул болгож авдаг. Ажил хийдгүү бага хүмүүсүүд энэ зөвхөн шүүхийн ерхий зөвлөлийн асуудал ш. Ер нь нэг ийм юм руу орчлоо хэдүүлээ. Тэгэхээр энийг ингээ бодит байдлаа ойлголцохгүй бол тухайд янз бүрийн байдлаар нэг лобби хийж хагаад энэ улсын хурлын гишүүдэд янз янзаар нөлөөлж байгаад ийм юмнуудыг батлуулсан. Ялангуяа энэ ажлын алба гэдэг цалингийн шатлалтай газрууд. Гэтэл өнөөдөр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах асуудал дээр орон нутагт байцаагч нар байхгүй байгаа шүү дээ. Жишээ нь санхүүгийн зохицуулах орон төр. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс эд мөнгөөрөө хохироод энэ хууль шүүхийн байгууллага ачааллыг нэмэгдүүлж байгаа байхгүй. Байх ёстой газар нь жишээ нь оронтой байхгүй. Тэгэхээр энийг анхаарна. Хоёрдугаарт би бас Алтан гэрээ сайд ороод ирсэн дээр энэ хууль сахиулах шүүх эрхэмтлийн байгууллагын захимжилтыг нэгдсэн нэг системд оруулж явахгүй болохгүй. Би Германы загварыг хэлье. Нэгдсэн нэг хуулийн этгээд байгуулаад шүүх эрхэмтлийн байгууллага, прокурор, хууль зүйн дотоод хэргийн мөрдөгч болон өмгөөлөгч нараа төлөөлөөд ингээд бий болгодог. Бүтээгдэхүүн хаанаас гарч ийн гэдэг нь мөрдөх байгууллага дээрээс гараад энэ дээр шинжилгээний байгууллагууд оролцоод өмгөөлөгчдийн цаг хугацаа орон зайнаас үл хамааран тэр хэргийн материал хавц зэрэгтэй танилцаад тэрийг нь шүүх хуралдаан дээр үзэх харах болцоотой энэ тэгээд тус салбарынхаа тусгай архивд эцсийн байдлаар үлддэг. Тэгээ энд аюулгүй байдал дата мэдээлэл ихийн хамгаалах уу яах вэ гэдэг асуудал аахгүй. Гэтэл өнөөдөр ямар нэгэн байдлаар уялдаагүйгээр талд ингээд төсөл хэрэгжүүлж байна. Манайхаа донортой уулзахаараа гой ганган үг хэлж хагаад ерөөсөө л энэ салбарын захимжилт гэдэг нэг баахан тоног төхөөрөмж авах юм хийлдэг байхгүй. Тэгээ эцсийн нүндээ бүгд уялдахгүй. Тийм учраас өнөөдөр зөрчил шалган шийдвэрх ажиллагаанаас захимжаад дараагийн захимж хамгийн энгийн шийдэл бол захиргааны ирэг. Тэгээд явах хэрэгтэй. Тэгээд магадгүй энэ дээрээ бидэд алдаа оноогоо үзээд иргэн эрүүгээ захимжуулмаар байна. За хоёрдугаарт өнөөдөр бас арилжааны хуулийн тэр засгийн газар орж ирж байгаа гэж байна. Бидэд энэ арилжааны шүүх энэ төр дээр илүү их төрөлцсөн шүүгчнэрээ мэрэгшүүлсэн байдлаар оруулахгүй бол ёстой болохоос биш. Энэ ачаалгүй хэсгүүдээр ингэж оронтой нэмээд байгааг шүүх өөрөө ингэж манлайлж болохгүй. Шүүх өөрөө ингэж үлгэрлэж болохгүй. Энийг ер нь цуцалж хэрэгтэй мөнгө дарга. Би энийг бол араас нь ихнэ. Би энэ хаврын чуулганаар хэлсэн. Ийм байдлаараа яагаад эсвэл эрүү иргэнийхээ шүүгчдэрийн оронтойг нэмж чадахгүй байж захиргаан дээр нэмээд байгаа юм бэ? Энэ ямар их харшиг вэ? Тэн тендерийн маргаан дээр л сонирхол байна те. Эсвэл ашигт малтмын тусгай зөвшөөрлийн маргаан дээр сонирхол байгаа байхгүй. Энийг болоо. Наа чи бүр олон нийтэд уншигдаад байна. Энийг хаанаасаа санал гаргаад байд энийг болчих хэрэгтэй. За хоёрдугаарт Эрдэнэт дарга намайг бас нэг сая гадаад төлөөлөгчтэй уулзч авчиж хэлчихээр гэсэн. Битүүрийн өдөөнөөс хүний эрхийн үндэсний комиссаас яриа удаага бас асуудлыг нэг жилийн хөгжлийн төлөвлөгөө болон бас юмнуудаар анхаарч хийж байгаа. Ерөн зүгээр Монгол улсаас олон улсын байгууллагад дээр очиод амлалт өгсөн Аз намхан талаан хүний эрхийн төвийг байгуулъя. Энэ төв гэдэг нь үстэй иргэдээ соён гэрүүлэх, энэ хүний эрхийн ойлголтоо нэгдмэл байдлаар ойлгох, олон улсын тренд хандлага нь юу болж байгааг мэдэх, олон улсын байгууллагуудаа бид нар хийж байгаа зүйлээ зөв тайлан сурах. Тэгээд энэ хүмүүсүүдэд бас чадварчуулах асуудлыг л энэ төв дээр ярих гэдэг. Тэгээ бас